Эхний даалгавар бол таблицын интегралыг батлан өгөгдсөн таблицын интеграл нь тригонометрийн урван функцийн интеграл. Үүнийг хэсэгчлэн интегралчлах арга ашиглан интегралчлахад юута арк тангас юугаа аваад бд болохоор юугаа авна. Үүнийг хэсэгчлэн интегралчлах томьёонд орлуулвал u квадратыг хуваах нь 2 арк тангас юугаас асах нь интеграл u квадратыг хуваах нь 2 хаалт нэгэ нэг дээр нэмэх u квадрат d болно. За эндээс u квадратыг хуваах нь 2 хаалт нэгэ нэг дээр нэмэх u квадрат d юугаа илүү хялбар тэгшгэлд задлахад нэгээс асах нь нэгийг хуваах нь нэг дээр нэмэх u квадрат болно. За эндээсээ интеграл авахд 2-1 хаалт нэгээд юугаас асах арга тангас u болно. За тэгээд үүнийгээ хамгийн эцэст нь бидний хэсэгчлэн интегралчлах томьёонд орлуулахад u квадратээр нэмэх нэгийг хуваах нь 2 арга тангас u-гаас асах нь u хуваах нь 2 дээр нэмэх c гэсэн таблицын интеграл маань батлагдана. За даалгавар 2 бол мөрөн шумаар хүрлэгдсэн төрсийн хамгийн эхлээд талбайг нь болно. За биднэрт x тэнцвэнийг y тэнцвэнийг g фот x нь x квадрат гэсэн функц өгсөн. За тэгээд талбайг болохын тулд функцүүдийн огтлолын цэг зураг дээр харагдаж байгаачлан 0-1 гэдэг нь d дот хэд болно. Дээгүүр харж байгаа функц нь 1, доогуур харж байгаа функц нь x квадрат учраас 1-ээс асах x квадрат x болно. Үүнийг энэ төрхөөр ажиллаад d дот хэлээ орлуулад гацах юм бол 3-2 гэсэн утга гарч байна. За дараагийн бодлого нь болохоор массын төвийг болно. Массын төвийг болоход x, y гэсэн хоёр утга болно. За үүнд x, y-ийн томьёог бичсэн. Энэ дээр a-н талбай f(x) нь болохоор d талаас хашиж байгаа функц, g(x) нь болохоор до талаас хашиж байгаа функц болно. Бидний тохиолдолд f(x) нь g(x) нь x квадрат байна. За үүнийг маш хэлбэрхэн томьёонд орлуулад интегралчлах юм бол x координат нь 8-3 гарна. Харин y координат нь 5-3 гарч байна. Үүнээс массын төв нь x нь 8-3, y нь 5-3 гэсэн координаттай байна. Дараа нь номын урд буюу периметрийг олох ёстой. За томьёог мөн бичиж харуулсан байна. Томьёонд орлуулад бичвэл интеграл 0-1 язгуур доор 1 дээр нэмэх 4x квадрат dx гэсэн интегралыг бодвол бидний периметр буюу номын урд олдох юм а. Үүнийг хялбар аргаар бодохын тулд x-ийн тэнцвэр 2-1 тангас өөдөө гэсэн орлуулга хийж өглөө. Мөн энэ үед интегралийн дээд болон доод хэл үржлэгдэх тул үүнийг тооцож гаргавал 0-4 π гэж гарна. Эндээс орлуулвал тригонометр интеграл бодох хэрэгтэй болно. Үүнийг бодож явсаар байхад хариу нь маань 4-1 дээр нэмэх нь 8-ны натурал логарифм 2 гэсэн хариу гарч байна. Дараад нь дискийн арга хэрэглэн X тэнхлэгтэй параллел шулууныг ториулан эргүүлэхэд үүсэх хэрэглэлтийн бие эзлэхүүнийг олох ёстой. За эндээс бид нэр радиус олох юм бол 1-ээс асах y тэнцвэн 1-ээс асах x квадрат гэсэн радиус маань гарна. За тэгээд дискийн аргын маань томьёо бол эзлэхүүн тэнцүү интеграл p үржих нь радиусын квадрат dx гэсэн томьёогоор боддог. Үүнд бид нэр орлуулга хийгээд хариугаа олох юм бол 8π гуйх нь 15 гэсэн хариу гарч байна. Дараагаар нь цирклийн дээр хооллын арга хэрэглэн O эрэг тэнхлэгтэй параллел шулууныг тойруулахад үүсэх хэрэглэлтийн бие эзлэхүүнийг болно. За уг томьёог мөн бичиж харуулсан байна. За эндээс илүү хялбар байхыг авч үзээд x тэнцүү 2 гэж авч үзэн. За тэгэнгүүт эндээс радиус маань 2-оос асах x, hx маань x квадрат, x-ийн маань хэлүүд маань 0-1 болно. За эндээс томьёонд орлуулах юм бол интеграл 2π x квадратыг үржих нь 2-оос асах x dx гэсэн интегралыг бодох хэрэгтэй болно. За энэ интегралыг хэлбэрчилж бодоод хариугаа гаргах юм бол 5π бахан 6 гэсэн хариу гарч байна. Ед нь болохоор OX тэнхлэгийг тойруулахад үүсэх эргэлтийн биеийн гадаргуугийн талбай болох ёстой. Мөн томьёог бичиж харуулсан байна. Эндээс y-ийн тэнцвэр x квадрат, d-ийн хуваах нь dx нь болохоор 2x гэж гарна. Үүнийг томьёонд орлуулад хялбарчлаад интегралчлахтаа орлуулга ашиглаж олсон. Тэгээ эндээс хариу маань 4π хуваах нь 3 гэсэн хариу гарч байна.